Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзч байгаа баяртай байна. За өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнтэйгээ хайр дүүрэн хүн болох тухай ярилцахаар бэлдсэн байгаа. Хайр дүүрэн байна гэж яг юу хэлээд байгаа юм бэ? За тэгээд яаж одоо хайр дүүрэн хүн болох вэ? Ер нь яагаад заавал хайр дүүрэн байх хэрэгтэй юм бэ те? Тэр талаар ярилцсан. Тэгэхээр хайр дүүрэн байх гэдэг бол та өөрийнхөө амьдралд учирсан одоо бүх зүйлд таны амьдралд байгаа хүмүүст маш их талархаж амьдралынхаа үн цэнийг одоо өөрийнхөө чин сэтгэлээс одоо мэдэрч хайрлах гэдгийг бол ойлгож болно. Тэгээ ер нь явж өөрийнхөө үн цэнийг л ерөөсөө маш сайн мэдэх, өөрийнхөө амьдралынхаа үн цэнийг одоо асар их талархаж энэ миний амьдрал үнэхээр чухал шүү. Би үнэхээр үн цэнтэй шүү. Миний энэ амьдарч байгаа цаг хорон бүхэн аз жаргалтай дүүрэн байх хэрэгтэй шүү гэдгийг л ерөөсөө өөрийнхөө дотор гүнээс мэдрэх юм болов уу гэж бодсон. За тэгээд одоо хүртэл би яг энэ хайр дүүрэн байх гэдэг зүйлд ингээд суралцаа явж байгаа. Тэгээд миний одоо өнгөрсөн одоо 20-од насны амьдрал ер нь бол тэр чигтээ одоо хайр гэдэг зүйл дутагдсанаас асар их юм ээдрээтэй ер нь бол нэлээ юм зовлонтой. За тэгээд маш их юм сэтгэлийн одоо доктортой бустэй маш их одоо шаналдаг, одоо маш их тийм огцом ууртай. За тэгээд ер нь бол маш их тийм гомдол хорслын нулимс ихтэй. Ер нь бол нэлээд тийм хэцүү 20-од насыг туулсан. Тэгээд олон сайхан багш нартай уулзраад одоо энэ асуудлуудаа ингээд нэгээр нэгэл тайлал яваад байгаа байхгүй юу? Яагаад би тэгж их зовж исэн бэ? Яагаад би тэгж их шаналдаг байсан болоо? Яагаад надтай тийм одоо хэцүү зүйлсүүд тохиолддог байсан болоо гэл ерөөсөө нэгээр нэгэл ухаал учрыг нь олоод ингээл явсаар агаал одоо энд ирж байгаа. Тэгээд миний одоо 10 хэдтэй 20 хэдтэй насны ингээ амьдралууд маань ингээл ерөөсөө гал цог руу ингээд орч түлэгдэж байгаа хүн шиг хатуу ингээд хадыг ингээд мөргөж байгаа юм шиг л ерөөсөө яг л нэг тийм айгу ээдрээтэй юм амьдралыг туулсан. Тэгээд тэр хугацаанд би бизнес хийх гэж нэлээд зүтгэсэн. Тэгээд дээрэс нь бас ингээд гэр бүлийн амьдрал зохиох гэж бас нэлээд зүтгэсэн. Тэгээд тэр болгондоо ер нь бол амжилт олоогүй дандаа ингээд мухардчихсан. Тэгээд магадгүй одоо яг миний одоо өнгөрсөн амьдрал туулж исэн шиг тийм хэцүү хад чулуу мөрөж байгаа юм шиг тийм одоо байдалд орцсон. Ерөөсөө юу ч хийсэн амжилт олохгүй ийм одоо хүнд нөхцөлд байгаа бол өнөөдрийн энэ видео бичлэгийг та заавал үзээрэй. Тэгэхээр ер нь хүн ингээд хайр дутагдахаар ерөөсөө энэ гадна талын амьдрал тэр чигээрээ зовлон болж хуурд юм байна. Ерөөсөө ингээд өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй, одоо өөрийгөө хайрлж мэдэхгүй, хүмүүст хайр өгч мэдэхгүй, амьдралдаа талархаж мэдэхгүй, ээж аавдаа бас талархаж мэдэхгүй болохоор ерөөсөө ингээд амьдрал айгуу тийм хүнд хэцүү болд юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгээд яаж одоо хайр дүүрэн болох вэ те? Яаж одоо энэ миний сэтгэлд байгаа ийм их одоо гуниг цөхрөл, гомдол одоо энэ уур хорслоос би салах вэ гэж одоо аюух бодсон. Одоо маш удаан бясалгал хийж лээ л да. Тэгэд энэ дээр бас би сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн тренингийг одоо хийж эхэлснээр бүр
мэдэгдэхүйц маш их өөрчлөлтүүд одоо бий болсон. За тэгэхээр хүн ингээд хайр дүрм байгаа үед бүр асар өндөр ийм энергийн давтамжинд хүн өөрөө оршдог. Яагаад гэхээр зүрх сэтгэл нь тэр чигээрээ хайр гэдэг бол асар ийм өндөр ийм үйлцэлтэй ийм энерги байгаа хгүй. Тэгэхээр тийм одоо хайрыг дотроосоо мэдрээд за тэгээд хайр гэдэг чинь бас өөрөө ингээд талархал гэдэг зүйлтэй ингээд салшгүй одоо ингээд хамт явж идэг нэг зүйлийн одоо баг хоёр тал байдаг аахгүй юу. Тэгэхээр хайр дүүрэн талархал дүүрэн байгаа хүн чинь өөрөөсөө ийм одоо өндөр эрчим энергийг ялгаруулж идэг. Тэгэд ийм одоо өндөр эрчмийг ялгаруулж байгаа учраас тэр одоо хүний бодол хүсэл бол ерөөсөө ингээд гэрлийн хурдаар биелэх юм боломж бүрддэг. Тэгээд одоо ингээд хүсэж байгаа зүйл нь ингээд ийм хурдан ингээд биелдэг учраас тэр хүний амьдралд одоо юу гэдгийг зовлон бэрхшээл гэдэг зүйл бол төдийлөн байхгүй. Тэгээд заавал ингээд хүсэл нь биелээд байгаа болохоор тэр хүн ингээд зовлонгүй байгаад байгаа бас ерөөсөө биш. Тэр хүн ингээд дотроосоо ийм дүүрэн мэдрэмжтэй ингээд талархал дүүрэн байгаад байгаа учраас одоо байгаа амьдралдаа ч гэсэн ийм сэтгэл хангалуун дүүрэн тэр бүх зүйлд ингээд талархаж чаддаг юм байгаа. Тэгээд тийм болохоор тэр хүн ингээд цаанаасаа аз жаргалтай. Тэгээд тэр хүний одоо гаргаж байгаа тэр давтамж энерги нь асар өндөр учраас хорвоо ертөнцийн бүх сайхан бүхэн тэр хүнд угаасаа татагддаг. Сайн хүмүүс те сайн хань ижил сайхан харилцаанууд бүх зүйл ингээд ая зөнгөрөө тэр хүнд ингээд өөрсдөө татагтаад ирдэг. Тэгээд учир нь гэх юм бол одоо ижилтэй татагддгаа гэд бид нар мэддэг штэ. Тэгэхээр тэр хүн өөрөө ингээд дотроосоо хайр дүүрэн талархал дүүрэн байгаа учраас тэр хүнд яг л тийм дүүрэн мэдрэмжтэй бусдад өгдөг, хуваалцдаг, бусдыг одоо хайрлж инэрч чаддаг тийм зөв сэтгэлтэй, зөв хүмүүс тэр хүнд одоо татагдчихэв гэсэн үг. Тэгэхээр зөв хүмүүс байгаа үед зөв хүмүүс одоо таны амьдралд ингээд таны хүрээлж байгаа нөхцөлд таны амьдралд танд тийм хэцүү одоо зовлонтой харилцаа бол төдийлөн тохиолдохгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө хайр дутуу нэг дотроо юм нэг гомдол цөхрөл тэгээд байгаа нөхцөлд яах нь яг л тийм одоо гомдол цөхрлийг дуудсан харилцаанууд за мөн одоо ялгаагүй өөртөөгөө ижлэх нь тийм дутуу гоцоо хайраар дутсан хайрлж мэддэггүй тийм хүмүүсийг өөртөө татна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар амьдралаа сайн сайхан болгохын тулд амьдралтаа ингээд сайн сайхан хүмүүсийг дуудахын тулд бид нар яалтчгүй хайраар дүүрэх хэрэгтэй байгаад байна. Ингэж өөрсдийнхөө өндөр тавтамжинд оруулж иж бид нар амьдралдаа сайн сайхан зүйлийг бүтээх одоо чадамжтай болох юм байна. За тэгэхээр яагаад одоо хүн ийм хайр дутуу ийм талархалгүй ингэж их одоо амьдралдаа ингээд зовж тарчилсан ийм хэцүү амьдралыг бий болгоч чинь вэ гэхээр за энэнд бол мэдээж хэрэг тэр хүний үүлийн үр гэдэг зүйл угаасаа байгаа. За дээрэс нь одоо хүүхэд насны одоо тэр асран хамгаалагч эцэг их тэр хүүхэд наснд нь тэр хүүхдийг одоо хэр их хайрлаж хэр их одоо нандгинж хэр их одоо үн цэнийг нь мэдрүүлж өсгсөн бэ гэдг нь одоо яг энэ аюу тийм чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр хүүхэд байхдаа
эцэг эхээсээ хангалттай одоо анхаарал халамж авч чадаагүй эцэг эхтэйгээ одоо ингээ хамт өсөөгүй ч гэдэг юм уу те эсвэл одоо эцэг эх нь маш тийм ширүүн ийм одоо харийн харилцааг мэддэггүй эцэг хэрвээ тэр хүүхдийг өсгсөн бол тэр хүн том болоод угаасаа хайр дүүрэн одоо хүн болно гэдэг бол угаасаа боломжгүй шүү дээ. Тэгэхээр хайрыг мэдэрч өссөн хүн л одоо хайрлж мэднэ. Хайр ямар эдгийг одоо мэдэрнэ. Тэгэнгუთ бас нэг талаасаа манай эцэг эх юусэн намайг хайрлж байгаагүй те. Надад айгуу тийм ширүүн ханддаг байсан, намайг үргэлж зодож шийддэг байсан гэл одоо бүх зүйлийг бас ингээд туушраад эцэг эх рүүгээ чихч бол ерөөсө болохгүй. Яагаад вэ гэхээр манай багш тэгж хэлдэг байхгүй юу? Хүүхэд байхдаа бид нар ингээд ялангуяа амьдралынхаа ийм сүрэг дурсамжуудыг айгуу тод санаж идэг яг ийм өдөр болгоны те эцэг эх чинь чамд яг яаж анхаарал тавьдаг байсан, чамайг яаж хайрладаг байсан тэр олоныг ингээд мартчихдаг. Яагаад вэ гэхээр хүн гэдэг амьтан чинь өөрөө амьд үлдэхийн тулд яг тэр одоо нөгөө аюултай тийм сүрэг мэдрэмжүүдийг яг ингээд өөртөө кодлоод аваад үлдчихдэг. Тэгээд аюул тохиолдоход одоо яг өөрийгөө хамгаалах тэр механизм нь ажиллаж идэг ийм одоо зарчимтай байдаг. Тийм учраас одоо эцэг эхийнхаа тэр маш гоё ингээд хайрлж халамжилж исэн тэр зүйлсийг санахгүй мөртлөө одоо яг тэр зодчихсэн, шидчихсэн, загинжсэн тэр зүйлсүүдийг айгуух санаад байдаг гэд тайлбарлажсэн. Тэгээд нэрээч яг тийм баггүй. Тэгээд би сэтгэл зүйн тренинг хамрагдах үедээ одоо яг ээж аавынхаа намайг ингээд яг яаж хайрлж исэн бэ гэдэг зүйлсийг ингээд олсон турсамж дотроосоо. Тэгээд яг ингэж тренинг хамрагдчихж л би тэрийг олж ухаарч ойлгож байгаа хгүй. Тэрнээс одоо наан бол ингээл миний сүрэг дурсамжууд нь ингээд давмгаалцсан. Юусэн ингээ гоё сайхан юмнуудаа нэг сандгүй. Тэгээл нэг л их дотроо гомдсон юм байсан. Тэгээ би өөрөө ингээд 3 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Тэгээд яагаад ч ингээл аав ээж хоёр маань ингээд дүүнрийг надаас илүү хайрлаад байгаа юм шиг надад айгу тэгж мэдрэгддэг байсан. Тэгээд ер нь бол миний баг хамаг зовлонгийн үндсэн л одоо дүүнэртэйгээ барьцчихсэн тэр хүүхдийн сэтгэл байсан юм байна гэдгийг би сүүлд ингээд айгу ойлгосон байхгүй юу. Тэгээд гэтэл яг ингээд өөрийгөө ээж аавынхаа оронд тавиад үзэхээр ягаад ч те нэг хүүхдээ нөгөөгөөс нь илүү одоо хайрлаад нэгийг нь үзэн ядаад нэгийг нь байхгүй ч исэн болоосоо гэж хизээч хин ч ямар ч эцэг тэгж бодохгүй штэ. Тэгсэн мөртлөө нөгөө бяцхан охины хувьд те миний одоо хүүхэд насанд үлдсэн тэр дурсамжаар яг л тийм юм одоо хадгалагдаад үлдсэн байгаа байхгүй. Манай дүүнэрт ээж аав маань илүү хайртай, би бол нэг тийм чухал биш те би бол үн цэнгүй хүн гэсэн ийм кодыг өөртөө сулгацсан байсан нь эргээгээд миний одоо хайр дүрэн байж чадахгүй байдаг одоо шалтгаан тэр болж исэн. За тэгээд сэтгэл зүйн тренинг хамрагдаад яасан бэ гэхээр эцэг эхийнхаа намайг хайрладаг байсан одоо тэр зүйлсийг би ингээд нэг нэгээр нь ингээд олж ингээд цуглуулсан. Тэгээд тэр дотор нэг аюу гой хуваалцмаар нэг юм байгаа нь би ингээд өөрийнхөө багын зургийг альбом дотроос хайж болоод үзэхгүй юу. Тэгсэн чинь би ингээд аюу гоё юм балааж өмссөн. Тэгээд үсээ бүр ингээд нэх гоё ингээд самнаад копроно ингээд цэцгэлээд зүтсэн. Тэгээд нэх гоё юм хүзүний ингээд зүтсэн. Ер нь бол аюу тийм ганган ийм нэх гоё юм одоо ээж аав нь тэгж гоё ингэж хайрлаж нандгинсэн тийм хөөрхөн охины зургийг харж байгаа байхгүй юу.
Тэгээ би тэр зургийг хараад бүр яг ингээд уйлсан. Яагаад үг гэхээр би чинь ингээд дотроо өөрөө кодлцсон байгаа шүү дээ. Намайг юусоо хайрладаггүй байсан тий. Намайг юусоо тоодгүй байсан гэдэг ийм гомдлоор дүүрсэн байсан хүн чинь өөрийнхөө тэр багын зургийг хараад ингээд цочирч байгаа байхгүй. Миний ээж аав намайг айл руу дагуулж явахдаа тэгэж гоё үсийн одоо самандаг байсан юм байна. Тэгээд тийм хөөрхөн ингээд зүвцэн тий хөөрхөн ингээд жоох охин ингээд гоё зүвгээд гоёцсон тэр гоё палаж хараад аав ээжгээ би бүр маш их хайрлсан байхгүй. Тэр зураг бол ингээд яг аав ээжийн маань ингээд сэтгэлийг ингээд бүр хөдлөшгүй баримтаар ингээд надад харуулж өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна би зөндөө олон бас аюу гоё юм турсамжуудыг ингээд нээж олсон. Тэгээд тэндээс би юу ойлгосон бэ гэхээр би бол асар нандин хайрлагдаж өссөн үн цэнтэй охин гэдэг одоо тэр мэдрэмжийг авсан. Өмнө нь би өөрийгөө яагаад ч тийм аазгүй тий яагаад тэгэхээр миний гэр бүлийн амьдралаас бүтлгүүцсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр би өөрийгөө айгуу тийм аазгүй хайрлагдах ирэхгүй одоо тиймэр би мэдэрчсэн бол одоо бүр энэ бүхэн бүр огт эсэргээрээ өөрчлөгдсөн. Би харин ч бүр ингээд хорвоо ертөнцийн хайранд ингээд үлхий дүүлж би нэрээ ямар азтай хүн бэ тэ намайг ямар их эрхлүүлсэн бэ хорвоо ертөнц би ямар сайхан амьдралаар амьдэрсэн бэ аав ээж маань намайг дүүнрийг маань ямар сайхан амьдралаар ингээд өсгөөвэ гэдгийг ингээд өдөр болгон одоо тэрэнд бүр ингээд чин сэтгэлээсээ би талархдаг болж энэ одоо хүний амьдралд тэ ямар их хувь тавилангаар төрөөд ямар сайхан амьдралаар амьдарч байгаа юм бэ гэж би үргэлж талархдаг болсон. Тэгэд энэ хүртэл зам бол үнэхээр амаргүй байсан. Би маш их хичээсэн. Тэгээ хамгийн гол нь намайг яг энд юу хөтлөөд аваад ирсэн бэ гэхээр ерөөсөө л одоо энэ хайр дүүрэн байх ёстой. Одоо ёстой гэдэг үгийг би хэрэглэх дурггүй гэхдээ хэлмээр байна. Би хайраар дүүрчиж л миний амьдралын асуудлууд шийдэгдэнэ гэдгийг л би аягүй сайн ойлгосон байхгүй. Хэрвээ би хайраар дүүрч чадахгүй би дотроо ингээд үцийн хадалт гомдол одоо юу гэдгийг одоо онцгүй турсамжууд бас зөндөө байгаа штэ амьдрал юм чинь. Тэгээ тэр онцгүй турсамжуудыг би тэгээд дотроо ингээд аягүй тийм хэцүү мэдрэмжтэй байгаад ах юм бол миний ирээдүйн амьдрал миний үр хүүхдүүдийн амьдрал ерөөсөө ингээд там болж хувирна гэдгийг би одоо ойлгосон. Тийм учраас би хайр дүрэн болох ёстой. Энэ миний дотор намайг шархлуулаад байгаа, намайг өвтгөөд байгаа энэ бүх уур хорсол, гомдол, цөхрөл, энэ сүрэг одоо зүйлсүүд бүгдээрээ ингээд байрандаа тий уучлахын уучлаад тавьж явуулаад ямар ч лсэн би ингээд дотроо ийм дайн тулаантай гал тэ цус нүчтэй биш би ингээд дотроо хасар тийм гоё амар амгалан инх тайван аз жаргалаар бэлгсэн хайраар бэлгсэн ийм гоё зүйлсээр л би ингээд энэ дотрыг өөрчилж миний үр хүүхдүүдийн амьдрал миний одоо энэ амьдарч байгаа амьдрал өөр болно гэдгийг би ойлгосон. Тэгээд энэний тулд би ямар аялал эхлүүлсэн бэ гэхээр за хамгийн нэгдүгürt мэдээж бясалгал хийсэн. Бясалгал бол надад маш их тусалсан. Юу вэ гэхээр бид нар ингээд олон жилийн өмнөх за ялангуяа ингээд хүүхэд байх үеийнхаа олон тэр одоо сүрэг турсамжуудыг ингээд зүгээр дотроо ингээд дарчдаг. Тэр дотор байж лээдэг. Тэгээд гадна талын амьдралд ямар нэгэн
таагүй зүйл яг тэр таагүй турсамжийг одоо хүндсэн ямар нэг юм болоход л тэр доторх одоо гал тэр одоо цурамчин ингээд дэлбэрч гарч ирдэг айгүй амар юм баадаг байхгүй юу. Тэгээд бясалгалаар одоо тэр дотор байсан бүх сүрэг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг нэг нэгээр нь л одоо ингээд устгаал одоо манай бясалгалаар анича гэж хэлдэг. Одоо мөнх бус гэд мөнх бусын одоо үннийг нь таньж харж тэр бүх сүрэг мэдрэмжүүдийг устгадаг ийм зүйл хийдэг. За тэгээд ингэж явсаар агаад миний сэтгэл бол нилээ ингээд хөнгөрч ирсэн. Нилээ гэхдээ л одоо ингээд цаана нь ингээд юм байгаа л гэсэн. Тэгэхээр тэр зүйл байхгүй болж иж би утгаараа ингээд хайраар дүрх байхгүй юу. Тэгэд нэг одоо анзаарсан зүйл нь тэр сэтгэлийн тэр одоо сүрэг мэдрэмж чинь нэг тодорхой ингээд сэтгэлийн орон зай гэд хэлвэл та нар юу гэж төсөөлж байна те. За нэг тийм зүйл байгаа. Тэгэхээр тэр сүрэг мэдрэмж чинь тэр сэтгэлийн нэг тодорхой орон зайг дүргээд ингээд асаад ингээд те байжсэн бол одоо тэр зүйл байхгүй болчлоо. Одоо түүний оронд тэгвэл яг юу бий болох вэ гэхээр ерөөсөл хайр бий болж байгаа юм. Тэгэхээр уссан сүрэг мэдрэмж болгоны цаана одоо тэр орон зайд хайр, нэмж сэтгэл гэдэг юм чинь ингээд дүрээл ирээд ийн гэсэн үг. За ингээд одоо хайраар дүүрч эхэлж байгаа. Тэгээд инхээр нэх гоё юм. Амьдрал талархах мэдрэмж одоо бүр ингээд цаанаасаа мэдрэгдэж эхэлдэг. За тэгээд энийг одоо нөгөө яаж би илүү хурдлуулсан бэ гэхээр тэр сэтгэл зүйн тренинг надад маш их тусалсан. Тэгээд сэтгэл зүйн тренингийг бясалгалтай хослуулангууд яг тэр сэтгэл дотор тэр асаад байсан тэр олон нурам, цурам, гал энэ болгон чи ингээл аяандаа ингээ идэгрээд сэтгэлээ чи ингээ орон зай хайраар дүүрээд ингээд ирээд исэн гэсэн. За тэгээд энэ нөгөө нэг сэтгэл доторх тэр процессыг чинь дагаад гадна талын амьдрал бүр ингээ мэддэхүй зөрчлөгдөж эхэлнэ. Тэгэд өмнө нь ингээд нөгөө сургалт зуучлалын бизнес хийдэг байхад ингээ юусоо байс хийж байгаа л ингээл хэрэглэгчдийн гомдол ингээл гарч ирнэ. Байс хийж байгаа л нэг юм хүнтэй муудах асуудал ингээл гарч ирээлээдэг. Тэг би бүр тэрэнд бүр ингээ асар дургу бүр бас л дахиад гэл бүр ингээд хүнтэй ингээд бүр мархаас ингээ мөнгөний маргаан хийхээс бүр ингээд залхацсан. Гэхдээ л ерөөсөө миний амьдралд тэр одоо бизнесийг хийж хахад ерөөсөө тэр хэрүүл маргаан ерөөсөө тасардгүй байсан. Тэгээд энэ нь нэгэсэндээ миний одоо нөгөө сэтгэл доторх тэр дайм байлдаан тэр сэтгэл дотор асаад байгаа тэр уур хилэн гомдол цөхрлий чинь одоо ялгаруулж байгаа эрчим энергинд надтай одоо тийм хэрүүл маргаан хийх хүмүүс гадна талд уучраад байна гэсэн үг байхгүй. Тэгээд ерөөсөө хүмүүстэй ингээ байнгын хэрүүл уралт. За тэгээд бясалгал хийгээд сэтгэлээ ингээ засаад тэр дотор одоо нөгөө нэг байгаа нурмуудыг ингээ унтрааж эхэлснээс хойш миний амьдрал тэгж амар одоо хэрүүл маргаан хийгээл ингэх юм ерөөсө байхгүй болчихж байгаа байхгүй. Эсвэргээрээ бүр ингээд танд үнэхээр их баярлалаа. Таны ачаар би ийм зүйлийг ойлголоо. Та надад ингэж туслаа гэд ингээд бүр маш их бэлэг авдаг болсон хүмүүсээс бүр ингээ хайр талархлын бэлгүүдийг ингээ тасралтгүй авдаг болж байгаа байхгүй. Тэгээ бүр үнэхээр гоё. Тэгэхээр энэ сэтгэл доторх асуудлаа зэгцлэхээс нааш гадна талд бол ерөөсөө өөрчлөлт явагдахгүй. За тэгээд би та бүхэндээ одоо хайр дөрөв хүн болоход хэрэгтэй нэг 6 зүйлийг
одоо ярьж өгөхөр бэлдсэн байгаа. За хамгийн нэгдүгээрт нь бол эцэг эхийгээ ойлгож уучлах. Тэгэхээр бидний эцэг эх бол одоо би одоо аав ээжигээ бодонгууд намайг дөнгөж 21-д гаргаж ирсэн. Тэнгууд яг өнөөдрийн би өөрийнхөө насн дээрээс одоо 21-д одоо залуучуудыг харахаар жоохон хөвгчиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгээ яг тийм жоохон бахта аав ээж хоёр маань намайг гаргасан. Тэнгууд чинь тэр хоёр өөрсдөө амьдралын талаар ямар туршлагатай байсан бэлээ, хүүхэд өсгөх талаар ямар ойлголттой байсан бэлээ гэж бодоод үзэнгүүт юу ч байхгүй. Яг л өөрсдөө хүүхдтэй байгаа хүүхд талцсан. Тэгсэн мөртлөө бас сайн аав ээж байсан байгаа байхгүй. Тэгээд хүүхд ахыхаа турсамжийг ингээ ухангууд чинь тэр хоёр чинь бас айгүй мундаг амьдралын төлөө зүтгэлтэй, гоё мөрөөдөлтэй. Тэгээд дүү бит хоёрыг ингээл үнэхээр гоё ингээд өсгсөн байсан. Би тэр үед нь одоо юу гэх юм бэ? Миний одоо хүсэж исэн зүйл нь л би аав ээжээсээ бүр илүү ихийг л хүсэжсэн байгаа байхгүй юу? Тэгээд дотроо ингээд нөгөө хамаг муухай турсамжуудаа ингээд хадгалаад үлдсэн. Тэгэнгუთ аав ээжийнхээ оронд яг өөрийгөө тавиад тэр хоёрын одоо 21 настай үеийнхэн тэр залуу туршлагагүй үеийг ингээд бодонгууд ялч хөнгө ойлгож байгаа байхгүй. Аргагүй штэ. Мэдхгүй ахаас яах вэ? Ийм алдаа гаргачл таараа шүү дээ гэл. Тэгээ сүүл дараа нь бас шилжилтийн насн дээр бас нилээн гал гарсан. Ээж аавыгаа нилээн их би зовоож исэн. Нилээн их загнаж шийтгүүлж зодуулж исэн. Тэгээд миний тэр шилжилтийн насны яг тэр аав ээжтэйгээ тэрсэлдэжсэн үеийн гомдлаас надад аягүй их байсан байхгүй юу. Тэгэнгუთ яг одоо аав ээжийнхаа тэр насн дээр ингээд бодоод үзэнгууд бас л жоохон байсан байгаа даахгүй юу те. Тэгээд нөгөө нэг хамаг юмаа зөрүүлж өсгсөн хүүхэд нь нэг ингээд бүр ингээд гинт тэнгэрээс унаад ирсэн юм шиг аав ээжтэй те амьдрал бол ийм тийм та хоёр бол ийм тийм гэл одоо ингээд маргалдаж хахад яг ямар сэтгэл тэр хоёрын одоо дотор төрчихснийг би бол яг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ бодонгууд ингээд ялчгүй аав ээжээгаа ойлгоод уучлаад ингээд миний дотор ингээд нэг юм тавирал гэдэг зүйл явагдаж байгаа юм. Тэгээд тэр одоо ойлголтыг чинь дагаад ухаарл төрөөд за тэгээд тэр ухаарлаас чинь ингээ хайр тэгээд цаашлаад талархал бий болж байгаа юм. Тэрнээс биш яг ингээл анх те аав ээжээгээ уучлах хэвээр, аав ээжээгээ хайрлах хэвээр, аав ээжээгээ одоо хайрлж биширжиж чиний амьдрал өөрчлөгдөн шүү гэж ментор маань надад хэлж хахад би бүр аав ээж хоёрыг ботхоор ингээ гомдоод идэг. Ерөөсөө уучлж те хайрлж биширнэ гэдэг бол надаас айгүй хол байсан тэр үед. Тэгээ одоо айгүй удаан ингээд бодоод бясалгаад тэгээ сэтгэл зүйн тренинг хамрагдаад тэгээд аав ээжээгээ ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань ерөөсөө аав ээжээгаа л ямар ч байсан ойлгох хэрэгтэй. Бүр ингээ хүн гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Хэрвээ би яг тийм нөхцөл байдалд орсон бол яг яах вэ бэ гэдэг. За хоёр дахь нь болохоор өөрөө өөртөө хайр өгөх хэрэгтэй. За тэгэхээр өөрөө өөртөө яаж хайр өгөх вэ гэхээр за шууд утгаараа өөртөө хайртай гэд толин тараад хэлэх хэрэгтэй. Би чамд хайртай. Би чамаар маш их бахархдаг. Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Чи үнэхээр ухаалаг. Чи амьдралын төлөө маш их хичээж байгаа. Би чамаар үнэхээр их бахархаж байна гэд бүр өөртөө толин тараад бүр чангаар хэл. Тэгээд би анх ингээд өөртөөгөө ингээд чангаар те яг ингээд хүнтэй ярьж байгаа юм шиг мөрөөн гэд ингээд ярьсан чинь ингээд миний ингээд дотор охин тэрийг сонсоод бүр ингээд сад тавьж уйлж байгаа байхгүй юу? Миний дотор охин бүр ингээд гав ганцаараа энэ хорвоод
түших, тулах, найдах хөнгөө болтлоо бүр ингээд ганцаардчихсан байсныг би яг тэр үед мэдэрсэн байхгүй. Тэгээд бид нар чинь дандаа л нөгөө анхаарал нь гадагшаага ерөөсөө ингээд өөрлөгөө хараад одоо ингээ өөртөөгөө ерөөсөө ярилцаж мэддэггүй шүү дээ. Дандаа л ингээ хүнтэй л харилцдаг. Тэгээ хүнтэй харилцахтаа ч одоо хүнтэй яаж харилцахад тийм сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд өөртөө яаж хандж гинөө яг тэр нь ингээ гадна талтаа илэрч идэг. Тэгээд өөртөө үргэлж дандаа гоё урмын үг өгнө. Өөрийгөө ерөөсөө шүүмжлэхгүй. Яагаад гэвэл бид нар чинь төгс биш шүү дээ. Бүгдээрээ адилхан төгс биш. Биднэрт мэдхгүй юм маш их байгаа. Биднэрт чадахгүй зүйлсээс байгаа. Гэтэл нөгөө талд биднэрт бас чаддаг, мэддэг маш гоё одоо маш гайхалтай туршлагууд ч бас биднэрт байгаа. Тэгэхээр өөрийнхөө одоо сул талыг битгий тэгж өвөнтгөлж бай. Өөртөө өршөөлтөй хандаж байгаарэ. За энэ бол одоо өөрийгөө хайрлахын одоо эхлэл байгаа шүү. За дараа нь болохоор өөрийгөө халамжлах. За өөрийгөө хайрлах гэд түрүүний дурдсанаас ялгаатай нь юу юм бэ гэхээр халамжлах гэдэг нь одоо өөрийгөө амраадаг байх. Одоо чи тасралтгүй те одоо хэдэн цаг ажилласан бол чи дунд нь завсарлага авах эрхийг өөртөө өгөөд өөрийгөө амраагаад өөрийнхөө дуртай зүйлсийг хийх зөвшөөрлийг өгөөд за одоо ингээ хоолны хатууд иглэн барьдаг бол хаяач гисэн те гоё юм амттай мэдих зөвшөөрөл өгөөд тэгээд хэрвээ чи байнга одоо ингээд ном уншаал те суралцаал байнгын завгүй ажиллаа хийж идэг бол хаяач гисэн одоо дуртай зүйлээ хийгээд утсаа үзэгч гэдэг юм уу те дуртай контент үзэгч гэдэг юм уу ийм юм хийх зөвшөөрлөг өөртөө өгч хайрлах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь өөртөө ийм гоё шин тэжээлтэй хоол бас өгнө. Өөртөө гоё ийм витаминууд өөртөө гоё ингээ маск тавиал те ингээд бүхэл хэлбэрээр өөрийгөө халамжлах хэрэгтэй. Тэгээд бас заримдаа ингээд шопинг хийгээд өөрийнхөө гоё дуртай амийг өөртөө бэлэг болгож авч өгөөд тэгээд өөрийнхөө одоо гадаад дүр төрх те бие хаан дээрээ гоё анхаарал тавиад өөрийгөө маш гоё халамжилж явах хэрэгтэй. За ингээд энэ нөгөө өөрийгөө хайрлах зүйлсийг чи ингээ хийгээд ахаар аяндаа чи ингээ дотроосоо маш гоё юм хайр дүүрэн болно. Тэгэхгүй болохоор байнгын хайрын үсгэлэнд байгаад ахаар бид нар ингээ хин нэгнээс хамааралтай болох магадлалаа их өсч идэг. Нэгсэндээ чиний ингээд сэтгэл санааны байдал дандаа хин нэгнээс хамааралтай. Чиний аз жаргалын түвшин дандаа ингээд хин нэгнээс хамааралтай байгаад идэг. Эсвэл ингээд ямар нэгэн нөхцөл байдлаас ингээд хамаарат идэг. Тэгэхээр бидний зорилго бол бид нар байнгын амьдралдаа сэтгэл дүүрэн гоё юм сэтгэл хангалуун аз жаргалтай байх нь бидний гол зорилго байхгүй юу? Тэгээд хүмүүс яадаг вэ гэхээр би нэг ийм юмтай болчвол би аз жаргалтай болно. Эхнэр юм уу нөхөртэй болчвол би ингээд айгуу гоё аз жаргалтай болчихно. За найз залуу найз охинтой болчих юм бол аз жаргалтай болно гэд ингээд дандаа нэг юмнаас ингээ хамаарсан аз жаргалын араас дандаа эргэлхийлээд идэг. Тэгээд одоо ингээд хүмүүс яагаад ингээ мөнгөний араас тэгж их улаарн шунаад идэг. Ерөөсөө цаад шалтгаан нь л ерөөсөө тэр бүрэн дүүрэн аз жаргалтай мэдрэмжийг авахын тулд л хүмүүс тэрний араас ингээ хөөцөлдөд байгаа шүү дээ. Хэрвээ хүн одоо аз жаргал ямарваа нэгэн эд юмсанд байдгүй юм байна. Аз жаргал ерөөсөө хин нэгнээс ингээд авдаг зүйл биш юм байна. Аз жаргал гэдэг бол ерөөсөө миний өөрийн амьдралд хандах хандлага юм байна гэдгийг ойлгочих юм бол бид нар ингээд сүнс ухамсарынхаа хувьд ингээд асар том юм дэвшлиг бол хийх гээд байгаа. Тэгэхээр энийг бид нар хийж үзчихийж, оролдчихийж, туршчихийж те үнэхээр би өөрийгөө халамжлаад би өөртөө хайр өгөөд
би яг дүүрч гин үү? Би аав ээжээгээ ойлгоод аав ээжээгээ би уучлаад би дүүрч гин үү гэд яг ингээд энэ зүйлийг хийж үзээд тэрэн дээрээ ажиглалт хийгээд тэгээд тэр гарч байгаа өөрчлөлтөөс л та яг мэдэрнэ. Миний хувьд яг энэ өөрчлөлтүүдийг хийгээд өшөө те яавал би аз жаргалтай болж болох уу? Яавал би ийм хайр дүүрэн амьдралдаа ингээд гоё юм дүүр мэдрэмжтэй байх вэ гэдгийг чинь ингээд нэг нэгээр туршиж үзэж оролдож судалж явсаар байгаа л энд ирж байгаа миний өөрчлөлт тахгүй юу? Тэгэхээр яг энэ нь бодиттой юм а гэдгийг би амьдралаараа баталсан учраас та бүгдийн амьдралд ч бас гайхалтай өөрчлөлт гарах болно. За дараагийн хамгийн чухал зүйл бол хүсэл мөрөөдөлтөө цаг гаргах. Тэгэхээр маш олон хүн хүсэл мөрөөдлөө үргэлж дандаа хойшлуулж идэг. За нэг тэгсний дараа, ингэсний дараа, им юмтай болсны дараа гэл хүсэл мөрөөдлөө хойшлуулаад эсвэл одоо ингээд дандаа тэр хүсэл мөрөөдлөө хийх гэхээр ямар нэг юм барьцаалагдсан тий. Би мөнгөгүй юм чин дээ. Би одоо ийм их ажилтай юм чи хаавар намжуулах юм ч гэдэг юм уу. Дандаа ийм нөгөө юмнаас ингээ хамааралтай байгаад идэг. Тэгэхээр тэр болгонд яг үнэндээ ингээд бидний амьдралын үнцэн гэдэг зүйл ингээд маш ингээ багасчдаг байхгүй. Яа тэгэхээр та тэр хүсэл мөрөөдлийг амьдруулах учраас л таны дотор тэр хүсэл мөрөөдөл төрөгдөж байгаа байхгүй. Тэрнээс хүн болгонд таны хүсч мөрөөддөг зүйл төрөгдөхгүй байхгүй. Хүн болгонд дотроо өөр амьдралыг өөр хүсэл мөрөөдлийг тээж явдаг. Тэгэхээр таны хүсэл мөрөөдөл танаар амьдрах гэж таны дотор байж байгаа. Тэгэхээр энийг одоо амьдруулахгүй болохоор таны амьдрал үн цэнэгүй санагдаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүсэл мөрөөдөл гэдэг зүйлийг одоо яг ингээ бодтойроо биелүүлэх нь их сонирн биш заяа. Тэр хүсэл мөрөөдлийн араас явж байгаа чинь өөрөө таны амьдралыг бүр ингээд үнэхээр гоё дүүргдэг. Одоо жишээлбэл би ингээл босон болоогүй өчнөө олон ингээл бизнес дотроо ингээл янз юм оролтоол бүтлгүүтэл яваал гэсэн. Гэхдээ эцсийн бүлэгтээ намайг юу дүүргэж исэн бэ гэхээр би өөрийнхөө хүсснээр амьдарч исэн нь л намайг дүүргэж исэн байхгүй. Тэгээ одоо ч гэсэн ялгаагүй. Би яагаад энэ бизнесийг яагаад эдгээр зүйлсийг хийдэм бэ гэхээр би өөрийгөө амьдруулж байгаа байхгүй. Ингэжээч би амьдрж байгаа мэдрэмж авч гин, ингэжээч би одоо амьдралынхаа үн цэнийг мэдэрч гин гэсэн үг. Тэгэхээр үүний тулд би хийдэг. Тэгэхээр та ч бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийг амьдруул. Бүр ингээд 0 цэгээс нь эхлээд бүр юу уншиж судлахын, ямар уур чадвар эзэмшихийн, юуг оролдож үзэхийн, ерөөсө бүгдийг хийж үз. Тэгэд та тэнчнээс бүр яг ийм амьдарч байгаа мэдрэмжийг авна. За тэгээд өнөөдрийн маань контент та бүхэнд таалагдсан бол комент үлдээгээрэй. За тэгээ миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай. I like it, but it's not okay.